За бүгдээрээ сайн байцгаана уу? За та тэгээ сүүлийн бичлэг орсноос хойш 2 сарын хугацаанд дуусцсангүй. За тэгээд одоо энэ удаагийн дугаарт маань манай BC Nights-ийн залуу тоглогч Баасанжагийн гайр даах маань орсон байгаа. За тэгээд юуны дүнд урилга хүлээж авсан танд баярлалаа. За өрсөнд баярлалаа. За баярлалаа. За юуны дүнд та өөрөө товчноор танилцуулаад өгөөч. За намайг Баасанжагийн гайртан гэдэг одоо 22 настай BC Nights-ийн тоглогч. Гайртан гэж юм байна. За юуны түрүүнд таны хүүхдсний талаар ихлэ ярилцъя гэж бодож байна. Тэгээ анх хизэнээс та сагсан хүмүүс сонирхож эхлэв. Тэгээ юу таныг сагс руу оруулахад амих одоо хөрөв юм. За би чинь яг Ирээдүйн шахар гэдэг сагс мөмгийн клубт яг анх 5 дугаар ангиас орж ирсэн. Тэрнээс л яг багада 1-р ангиас хойш саксыг үзэж сонирхож эхлээд тэр нь гэрийнхээ шийдэн дээр л яг ганцаараа яг тоглосоол тэгэл 5 дугаар ангитай яг секцэнд ороод тэгэл сакс тоглож эхэлсэн дээ. Таны ч нөө эренгийн гадаа юу тоглолдог гэж яриад байсан шүү дээ. Эренгийн гадаа тэр 1-р оролтон дээр манай найз тань таам тоглолдог байсан гэсэн. Тийм ер нь нэгдэ гадаа их тоглох байдаг. 1-р оролт 98 их тоглолдог байсан шүү дээ. Яг өсөж төрсэн газар та 1-р орол 19-р байр тий. 1-р орол ер нь аяг их тоглолт гэсэн гадаа. Ах нартайгаа сайн тоглолоо шүү дээ. Та ер нь өсвөрийн тэмцээнүүд ер нь хэрэг оролцдог бай. Ер нь ирээдүгээс ордог байсан тий. Тий өсвөрийн тэмцээнд ер нь бол барыг тэмцээн алгасч үзээгүй. Насныхаа тэмцээнүүдэд орно. Тэгээд дээшгээ 2 3 нас ч хамаагүй байхад улсын аврагт ороод тоглоом явдаг л байсан. За одоо нөгөө 3-3-ын нөгөө Улаанбаатар хотод нөгөө эдлийн авраг олж аваад холбогдуулсан бас 3-3-ын талаар ярилцъя гэж бодлоо. За. Тэгээд та нөгөө 23 онд те нөгөө U23 Nations League дээр Монгол улсад төлөөлж орсон шүү дээ. Тэр одоо Монгол улсынханд өмсгөлтэй тоглох тэр мэдрэмж ямархуу байд юм байна. Ер нь тэр тэмцээний тэр чинь U21 их. U21 заашлаа 21 гэсэн. 21 улсын аврах Nations League ороод яг Чигшоогийн өмсгөлтэй бас олон улс тоглох ч бас гоё л мэдрэмж байдаг юм лээ. Яг анх удаага бүр яг ийм 3 жил бүрийнхаа Чигшоогт багтаад олон улсын тэмцээнд орж үзсэн. Эхний тэмцээн бол аюу сандралтай байсан шүү. Энэ л амар сүхтэй. Амар байсан. Тэгээ яж ил хамгийн ихний тоглолт нь Америкийн Чигшоогийн эсрэг байсан. Аюу сандралтай орсон. Ер нь бол Америкт арай хоол харагдсан. Ер нь анх тэмцээнд орох багуудаа харахад ер нь Азийн багууд тэр үед одоо яагаад ч юм Азийн бүсэд Америк ороод ирсэн байхгүй. Анх удаага. Тэгээд Азийн хэдэн багууд байгаа шүү дээ. Хятад, Японы нэтрээ байж гинт Америк гэдэг баг орж ирэнгүүт нь бид ч гайхаж хүүшээ Америк ороод ирж байгаа юм. Энэ итэж одоо яана энэ нэтрийг. Гэтэ яг анх хараад ер нь аюу өндөр тий. Харин харж исэн нөхдүүд байсан. Гэтэ яг 5-5 Америк гэдэг чинь сагсаараа 5-5 дээр л нийлэн том болсон шүү дээ. Тэрс 3-3 дээр бас нэг хол зөрүү байдгүй юм лээ. Тэр тэмцээний санд ер нь уран зориг авсан удаа ер нь тэр уран зориг авав тэр тэмцээнд ороод Монгол улсынхаа шиг тоглож штэ гэдэг. Тэр уран зориг айгүй гоё байсан баг л та. Тийм би чинь яг анх 3-3-ын багт U18-ын дэлхийн аваргын бэлтгэл эхлэхэд яг насны 6-аас 7 хүүхэд удаж бэлтгэл хийлгэж ирсэн. Тэгээд тэр үед яг харамсалтайгаар сонгогдож чадаагүй. Тэрнээс хойш яг тасралтгүй 3-3 дээр 3 жил бэлтгэл хийгээд 3 жил бэлтгэл хийгээд анхны тэмцээн 21-т ихээр бас нэлээд бэлтгэл хийсэн юм шүү дээ. Нэлээд сайн бэлтгэл хийж байгаа. Тэгэл яг Америк эсрэг тоглоод Америк эсрэг хожичоод нэлээд уран зориг аваад болохоор юм байна да. Ер нь бэлтгэлээ сайн хийж яхад л болох юм байна гэж. Хоцсон гэж бас амар шүү дээ. Тэг шүү дээ. Манайх чин Америктэй 3 тарлуу 4 тарлуу бүгдэн дээр нэвцсэн шүү. Яа. 23 онд одоо нэг Монголын Азийн 3-3 эрэгтэй шгшог Ази авраг болсон шүү дээ. Ер нь тэр хүртэл айгүй ихэлтэл хийсэн баг. Тэгээд ер нь тулгац салжуулагч ер нь та ер нь тулгац салжуулагчийн доор тоглох ямар байв. Тэгээд тэр багшийн одоо тий гол баримтлалын зарчим нь юу юм бол багшийн доор 3-3-5-5 тоглох хоёр шал өөр юм байлээ. Жишээ нь дээдлэгт орж ихний 2 жил тулгуурлын доор тасалжуулагчаар ажилласан манайгийн. 3-3 дээр ч юм болохоор бүр яг тэр 18 дээр дуутахаас хойш доорн бэлтгэлээгээл явсан. Тэгээ ер нь багшийн баримтлагын зарчим ер нь хэлсэн юмар нь л яг өөрийнх нь хэлсэн үгээр нь л тоглоод явж хахад ер нь болно. Ер нь нэх өөр илүү дутуу юм л байхгүй.
Одоо тэр ингээд U21 International League дээр одоо бэлтгэх үйл явц ер нь ямар хөө байв? Ер нь олон улсын том тэмцээнд бэлтгэхэд ер нь 7 хоногт хэдэн удаа бэлтгэл хийдیں۔ Ер нь өдрийн яг хуваар нь ямар хөө байд юм бол? За ер нь Nations League гэдэг тэмцээн зарлагдаад яг 6-аас 7 хүн дуудана. Тэгээд тэрийг ер нь баг сар гарны өмнөөс дуудаад өдрийн 2 бэлтгэлээр эхэлдэг шүү. Өглөө UG дээр шийдэл нэг юм хувийн ер нь багийн бэлтгэл оронгуудаа орой 6 ч юм уу 7-оос сэлбэгээ сургууль гэдэг шүү дээ. Тэрний зааланд одоо яг Улаанбаатарын ах нартай нөхөстэй хүмүүсийн багуудтай ер нь дандаа тоглолт хийдэг. Ер нь 3-3-т ер нь бэлтгэл хийгээд тэрнээс гадна заавал тоглолт аяг өгч чухал гэдэг. Тэгэл дандаа тоглолт тэгэл тэрэн дээр ингэсээ судлаад тэрнээсээ юм аваад дандаа л 7 хоногийн 5 өдөр 6 өдрөх нь дандаа 2 бэлтгэл ордог. Өдөр бол 2. Ер нь амралт байхгүй шүү дээ. Тийм, ер нь тэгэл тэмцээн ер нь тулцсан байх бол ер нь амралт байхгүй. Тэгэл нэг амарж байгаа нэг ганц өдөр нь өглөө кросс нь бүгдчих юм. Ер нь тийм их байдалтай. Олон улсын тэмцээн ч өөрөө хариуцлах тэмцээн юм шүү дээ. Ялангуяа Монгол зөө төлөөлж ивэл бас тий 21 23-ийн Nations League-д ороод одоо Nations League чинь 6 өдөр 6 стоп гэж болдог байхгүй. Тэгээд нийлбэр дүнгээрээ нэгт орсон баг нь 23 насны дэлхийн аварга ирэх авдээ. Тэрүүгээр дэндүү амар маш их ач холбогдолтой байдаг болохоор айгүй хариуцлаа тийм л шүү дээ. За одоо ер нь мэрэгжлийн хөгжлийн карьерийн талаар ярилцъя. Тэгэл та ер нь бол 2 жил одоо руки эхний 2 жилдээ ирээдүйн STL-жигээс тоглосон тий. Одоо ингээд BCH Nice гэдэг одоо ариун төвхтэй багийн холбоонд тоглогчоор тоглох гэж байна. Тэгээд ерөнхийдөө бол аюу хариуцлага ирж байгаа гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө бол танд одоо ямар BCH Nice руу солигдлоо гэж ямар хөө мэдрэмж төрж исэн. Энэ одоо юу бодогч? Ер нь эхний 2 жил дөнгөж лигт орж ирээд руки үлрэлтээ бараг 25-30 минут дундчилж исэн тоглож гэвэл бараг нэлээд ховор шүү дээ. Тэгээ тэрний нэг нь би тэгээд ямар ч хэлсэн тулгаагч маань надад ингээд итгэл хүлээлгээд тэгээ тоглуулад тэгээ эхний 2 жил руки эхний 2 жил айгүй сайхан ер нь дайггүй амжилттай гэж харсан. Тэгээд харамсалтай өнгөрсөн жил манай клиент хожигдоод доош унахаар болоод тэгээд яг хасагдсан оройн толгойгш за ингээд ийм баг чамайг сонирхож байна. Тоглолт дуусаад над руу ярьлаа. Тэгээд тэгж чамд ямар санагдаж байна ингээд. Тэгээд би яг тэр хувцсуулах өрөөнд багшийн тэгж ярьсныг сонсчод тийм баг санал явж байгаад би бүр өөртөө гайхав. Фүүх ийм олон баг ийм том багуудаа санал ирж байгаа юм уу гэж өөртөө гайхажсэн шүү дээ. Тэр айгуу сонирхолтой байна. Өөр ямар багаас тань санал руу? Надад Бодонсоос ирсэн, Зэлэн Бодонсоос ирсэн, Эпсээс ирсэн, Цохон Бродерсоос ирсэн. За тэгээд сая хөгжлийн лигээс дэшээ орж ирж байгаа 2 багаас. Тэгээд 5-6 багаас ирсэн. 6-7 багаас ирсэн юм шүү дээ. Ер нь бол нууц биш бол бас нөгөө цалингийнх нь одоо ойролцоогоор гэж болдог болоо. Одоо залуу тоглогч нар ямар хөө цалинтай байд юм бол цалингийн талаар яг хийлж болохгүй хаа. Гэтэ ер нь тэр багууд ер нь ямар хөө санал тавьсан бол Night-аас биш. Night-аас өөр гэвэл ер нь дүүцгээр. Ер нь тийм. Ер нь бүгд ойрлцоо. Би яг хуу ганц 2 багтай л ер нь нэрж үзсэн юм. Тийм би ер нь нэг өөрөө дотроо бодож ирсэн хэдэн баг байсан. Яг тэр хэдэн багаас нь санал ороод ирэнгүүт нь яг бусад багуудтай нэг гүн яг ийм тогтоогоогүй харилцаа. Тэгэл яг гүн харилцаа тогтоосон хэдэн багуудаас ингээд цалингээс усууд ер нь бүгдээрээ аягүй ойролцоо тайлтай. Утгаагтай ер нь утгаагт хоёуланд нам саналтай нөгөө бүгдээрээ ер нь тэгэл ер нь хамт ирчих шиг болсон тий. Тэ ер нь багшаа сонсоход ер нь бол дандаа чин утга ард хоёрыг хамтд нь авъя гэж ер нь хүмүүс их ярьсан байлээ. Хоёр нэг тэр хастай тоглож явахт нэг амар нэг барьсан шүү дээ нэг комбек гэдэг. Тэр тоглолт ер нь аягүй мартсан юм. Тий. Тэр өөр амар тоглолтсон шүү тий. Амар комбек хийсэн. Баг чи баг 30 оноос. Тийм баг 30 оноос гэж. Хас чин тэгээ сүүлрээ өөр паниктаа тэгээд баг хоцсон тоглолт таасан л да. Саруулахын нэг амар шийдэлд орж ирээд хүмүүсийг сумгаал аваа явчихсан шүү дээ. Тэр бас амар комбек хийсэн. За та одоо сая төгссөн тий. Оюутан бах
одоо оюутан сурагч биш үлээ. Сурагч тамирчин байх одоо амьдрал одоо шууд ингээд мэрэгжлийн тамирчин болох амьдрал хоёр ер нь айгүй өөр бах те. Одоо ямар ч лсэн би чинь их сургуульд сураад 4 жилийнхаа нэгт нь хоёрт нь оюутны лигт хоёрт нь дээдлэг тоглож байгаа байхгүй. Яг оюутан байх хугацаанд оюутны лиг тоглохоор бас нэг өөр. Оюутан байх хугацаанд дээдлэг тоглохоор бүр шал өөр байд юм байлээ. Тэрийг би сая яг тэгэл мэдэрлээ. Тэр нь оюутан тэгээ дээдлийн тамирчин байна гэдэг ер нь сургуулийн дэмжлэг бас чухал гэдэг юм байна. Оюутны лигт бол бүр амар дэмжиж явчих те. Манай сургууль хамж ингээд тий оюутны лигт тоглож байгаа тамирчтай ер нь сургууль амар сайн дэмжлэг үзүүлдэг. Тэгээ яг манай сургууль ч гэсэндээ дээдлийн тамирчид цөөнгөө олон байдаг байхгүй. Тийм болохоор манай захирал гэсэндээ бид эдийг ойлгоод ер нь дэмжлэг аяга сайн. За одоо ингээд бүр ингээд хэдэн жилийн өмнө те танд одоо ингээд шантарчсан удаа цөөнгөл байсан бах. Мэргэжлийн тамирчин болох. Одоо та ингээд за би яг мэргэжлийн тамирчин болох юм байна гэд яг шийдсэн үе хизээ байв. Тэгээд ер нь тэр шийдвэрийг гаргахад танд юу хамгийн их нөлөөлөв? За би ч одоо миний тамирчны замнал яг мэргэжлийн тамирчны замнал гэдэг нь 2 дахь одоо 3 дахь гэхдээ яг хуу сакс тоглосноос хойш шантарсан юм зөндөө уул байгаа л та. Гэхдээ тийм одоо ингээд бодох нэ ерөөсө том юм биш л байсан юм байлээ. Тэгэл яг хуу за энийг ихтэй энэ кат тест тий. Кат байгаа шүү дээ. Баа. Кат байгаа тий. За би одоо тэрийг ярих нь зөв үү буруу юу? Гамаагүй чөлөөтэй л ярьчихгүй байх. За. Тэр 21-ийн Nations League-ийн багт яг анхны жил явхад яг үндсэн бүрэлдэхүүнд яг багтаж чадаагүй байсан. Яг бэлтгэлээ хийж явж байгаа тэр чадаагүй. Би ч яг тэр Nations League-ийн багаас нэг удаа хасагдчихсэн. Тэгэхэд ч бас тэгэл хүн юм ч бас шантарна шүү дээ. Бодно. Тэгэл тэрнээс ширнэ тэгэл за бэлтгэлээгээл явжлаа. Бэлтгэлээгээл явж хахад болох юм байна. Үр дүн эзнээс ирэх л бах тий. Тэгээ яг тэгэж бодоод бэлтгэлээгээл явсны эцэст ер нь л үр дүн ирсэн л дээ. Одоо ингээд хүмүүс ингээд ярьдаг л да. Одоо чинь тийм харьцангуй өндөр нуруутай биш бол ер нь сакс тоглох хэрэггүй гэж ер нь ярьдаг. Гэтэ яг тэрийг ингээд тий яг харьцангуй нуруу өндөр биш ч гэсэн тоглож болдог шүү гэдгийг одоо ингээд төлөөлж явж байгаа танд ер нь бол баярлалаа гэж хэлье. Одоо би ч гэсэн одоо ингээд тийм өндөр биш ч гэсэн саксыг бас мэргэжлийн төвшөнд тоглож болох байхаа гэж бодоод бэлтгэлээгээ явж байгаа. Тэгээд ер нь тийш 3-3-5-2 ч адилхан сакс мөртлөө ер нь айгүй өөр шүү дээ. Доторх юм. Тэр дотор 3-3-ыг ч бас намхан хүмүүс тоглоно гэдэг айгүй хэцүү. Айгүй хурдан юутай тий. Хурдан юм л тий. Ер нь 3-3-ыг ч дандаа ер нь л өндөр хүмүүс тоглодог шүү дээ. Гэтэ тэгэл тоглож болдог. Тэгэл өндрийг одоо юугаар нөхөж болохын шийдэлтэй тий. Хурд байна. Заалалт өөр зөндөө юмар сорлуулж олно гэдгийг би нөгөө 3-3-ийн одоо шгшог яхнаас харж байгаа хөлцөөх байгаа. Кин ганаах байна тий. Тэр үдээсээ хараад болка ах байна тий. Манай болка байна. Тэр үдээсээ хараад за намхан хүмүүс саксууд 3-3-ыг ингэж гой тоглож болд юм байна гэдгийг би харж ирсэн. За одоо ингээд ирээдүйд ингээд бодоод үзэхэд та өөрийгөө 10 жилийн дараа юу хаана байх болов гэж харж байна. Хаана байх болов гэдэг нь яг юу гэсэн вэ? Одоо ингээд юу хэр төвшөнд очсон байх болно гэж харж байна. Тэгээ одоо 10 жилийн дараа гэхэр чин 30 гарцсан тий. Ер нь л яг лигийн 2-3 авраг авцсан. Тэгээд амжилттай карьертай тэгээд тоглож байгаа багийнхаа тодорхой бүр нэлээд үүргийн тоглогч тий. Эсвэл бүр багийн лидер тийм хэмжээнд л ер нь өөрийгөө харж байгаа. Одоо ингээд шинээр төрөн гарч иж байгаа одоо шинээр төрөн гарч ирэх гэж байгаа одоо өсвөрийн сакс сонирхож байгаа яг ингээд тоглож байгаа хүмүүст та одоо юу зөвлөгөө өгөх вэ одоо яг энийгээ сайн бэлдээд одоо энэ дээрээ сайн хичээчих бол ер нь бас цаашаа явхад
асуудал шүү гэж одоо хэлмээр байгаа зүйл байна уу? За ер нь тэгэл бэлтгэлээ тууштай их хэрэгтэй. Хамгийн гол нь шантарч болохгүй, шантарсан ч буцаад Хөл дээр босох. хөл дээр босох хэрэгтэй. Ер нь бэлтгэлээ хийгээл явж байхад тэгэл бүх юм ер нь болно доо. Бэлтгэлээ хийгээ явж байгаа нэг ер нь тэгээ нэг бурхан гондоохгүй гэдэг ч юм уу те. Ер нь тиймэрхүү л бэлтгэлээгээл явж байхад л бүх юм болно. Бэлтгэл бас дахин бэлтгэл байдаг шүү дээ. Бас дахин бэлтгэл байдаг шүү дээ. Одоо ингэж мэрэгжлийн тамирчин болоход одоо чинь одоо үед бол ингэж мэрэгжлийн тамирчид ямар ч ажил хийхгүй яг зөвхөн сагсан дээр анхаарал явах боломжтой болж байгаа шүү дээ. Өссөн үед одоо ингэж заалан дээрээ бэлтгэлийгээд ер нь ингэж хин тууштай хин их хөдөлмөрсөн л цааш явах одоо ингэж боломж нь гараад ирж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо бүр яг бүтэн тэгж байгаа байхгүй яг. Одоо ерөнхийдөө дээдлэгт бараад ажил хийдэг хүн байхгүй л үст дээ. Байгаа л байх л та гэхдээ. Ер нь байгаа л та. Гэхдээ ер нь бол хийхгүй бас тийм одоо ихэнх нь яваа тий. Бага. Яван чангарч байгаа л ах тий. Одоо BCH Knights багийн одоо тий дараа жилийн мэдээж аврагуу зорж байгаа байх тий. Тэгээ одоо дараа жилийн юм төлөвлөгөө одоо багийн ингээд бөөнөр цугларсан бэлтгэл ер нь эзэнээс ихж байна. Одоо бид ч бол ингээд хамт бэлтгэл сая хийгээд байгаа шүү дээ. Тий. Гэхдээ яг ахнар махнар ирээд ингээд бүгд бэлтгэлээ эзээ орох төлөвлөлтөй байна. За саяхан багийн удирдлагатай уулзсан. Гэхдээ нөө нэг яг бүтэн багаараа зөвлөж чадаагүй. Нөө нэг 3-3-ийн үйлрэл эхэлсэн явж байгаа. Тэгээд BCH Knights багаас 2 баг оролцож байгаа. Тэгээд нэг баг нь сая парк дээр тэмцээнд орж байхад манай төгөл төр захирал хийж үзсэн. Тэгэхдээ яг бид эдтэй уулзахад ер нь захирлын хэлж байгаа юм гэх юм бол за 6 сарын ер нь сүүлээр багийн нэгдсэн уулзалт хийх төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд ямар ч лсэн багийнхан залуу тоглогч нарыг бэлтгэлийн хэлбэлээ явуулж байгаа. Тэгээ яг багийн яг үндсэн бэлтгэл одоо эх жилийн ахлах тасалжуулагчаа сонгочоод тэгээ ерөнхий яг багийн үндсэн бэлтгэл эхэлнэ. Тэр болтол өсвөрийн багтай дүүнэртэйгээ бэлтгэлээ явж байгаа. Тэгээд ямар ч лсэн одоо BCH Knights багийн маань залуу бэлтгэлтэй орсон явж байгаа. Яг одоогоор багийн бэлтгэл яг хизээ эхлэхийг сайн мэдэхгүй. Тэр багийн үндсэн уулзалт болоод тэрний дараачаас бүхэн тодорхойлох. Тэгээ бид ч одоо бас нэг Knights-аас өсвөрийн баг явж байгаа. Тэгээд ах нартайгаа ингээ бас бэлтгэл хийхэд бас айгүй том завшаан гэж харж байгаа. Тэ та хэд бас ер нь бол ингээ дээдлийнх нь бэлтгэл чинь юус бодож байгаагүй. Эдний жилийн өмнө 2-3 жилийн өмнө юус бодож байгаагүй. Тэгэл ингээл хамт бэлтгэл хийгээл одоо ингээ цогтоох хэдэртэй чи ингээл тэ бэлтгэл дээр ингээ мөргөлдөө бол тэгэхэр ч бас амар гоо чи. Шал өөр бол. Шал өөр. Тэгэл 10 мэниг ингээд урагшаа прессингдэд авахарч бас. Яаж хорд юм бэлээ та дээр. Лигч надаас урд хүмүүс зөндөө байх шүү дээ. Би яаж гүгээд одоо Италийн угнах тэр ах боллаа шүү. Тэр хоёр бол арай өөр тий. Амар. Тэр угнахын тэр финал дээр нөө шидэж 3 шидчихэд доорс нь өөрөө очиж авчих шүү дээ. Тэр бол бүр амар юм бэ. Бэлтгэн дээр бүр харагдахгүй байх шүү дээ. Би тэрийг хараад бүр гайхсан шүү. Амар тийм. Тэгтэн азагийн дээрээс нь шүү дээ тий. Амар. Тэр нам хүмүүс бас намхан ч гэхөө өндөр нуруутай биш гэсэн одоо лигт алаад байгаа гэдэг тий төлөөл зөндөө хүмүүс байна уу. Одоо ингээл юм болк ах үлзээ ах тэгээд угнахад ч одоо ингээд намхан ч гэсэн ингээд багийнхаа баг лидер тий лидер баг ахлаа явж байна. Тэгээд бол ер нь зүтгэлтэй хахад л намхан нуруу хит өндөр биш ч байсан гэсэн тэр сакс тоглож үзлийг ер нь харуулж байгаа шүү дээ. Тэр чинь би юу ч бас их чухал баг шүү нэ. Тийм юм бэлээ. Би ч ер нь төмөр өргөдгөө юм баггүй. Төмөр өргөдгөө ер нь ч нэг өргөж үзээгүй байж байгаа лигт орж ирсэн баггүй. Тэгээ эхний жил орж ирээд тэр ах нартай чи яг лиг дээр мөргөлдөд үзэх чинь бүр шиндээ бол зодоолох алуулж гадаг юм шиг алуулж гадаг. Тэгээд тэр 3-9-3-ийн олон улсын тэмцээнд гарч ирээд 3-9-3 чи бүр илүү контакттай шүү. Тэгээ өөр улсын хүмүүстэй мөргөлдөх чи бас алуулж гадаг юм чи. Тэгэл за ер нь төмөр өргөж өгөх хэрэгтэй байна гэдэг. Ер нь өргөөд ихсэн одоо төмөртэй найзлах юм байна тий. Шал өөрлөд юм лээ. Одоо төмөр 7 хэдэн удаа ер нь өргөж байна. Ер нь тэгэл бэлтгэл болгоны өмнө дандаа нэг цаг бэлтгэлийн өмнө дандаа цагаас цаг 30 минутын өмнө нэр заавал төмөр өргөх гэдэг. Ер нь тэгэл өргөж байнга л өргөж байдаг ш. За
За одоо ингээ ерөөхдөө ингээл видео асуулт юм дуусчлаа. Өөр ер нь боллоо юуны тухай. Жишээ нь Өөр гоё зүгээр энгийн буу хаалъя гэж юу. харин тэ. Чи нэг гоё сэдв гаргаж ирлээ. Өөр энгийн гоё буу хаалгах юу вэ? Цалин ярьдаг очил би зөндөөний цалин ярьлаа гэж. Ер нь бүгд нь мэддэг юм уу? Одоо баяхан зүнд мэддэг л юм шүү дээ. Йоо, Жимбахтай уудсан. Жимбах их хүмүүсийн цалин надад хотог өдөр нэг ганц хэлсэн. Эпсээс бас хэлсэн. Металлихыг мөнгөчээх хэлээд өчөж хэлсэн. Үлзээх ер нь хэд вэ? Бас нэлээд давтсан байсан. 100 давцсан баг тийм. Цалин айгуу сонирхолтой. Гэхдээ бас хэцүү дээ. Болохгүй өнцгөлтэй. Гэтэл одоо ингээ 2 3 жил өмнөхөө. За 2 3 жил 4 5 жилийн өмнөхөө бодвол амар болцсон тий. Харин тийм шүү дээ. Ах нарын тэгэл эхний жилд ч манай огч нэг бүрнөмлөг ах цэвэрлдэрч авах хэрэгсэн шүү. Дааг ах 3. Тэр 3 чинь тэгэл яриа мариаг нь сонсох нь л азтай бацаанууд ч нэрээ гоё болж байгаа үедэр нь ороод ирдэг мэрдэг. Тэг чи яалч нэг 19 онд л хизээ хэл нэг Nights нэг гард байсан шүү дээ тэр үед. Хүрл авсан аахгүй юу. Тэгсэн чинь ингээ баг дунд нь 5 сая төгрөг өгч байгаа аахгүй юу. Тэгснэ ингээ тэр үед чинь санчрах MVP аваад 5 сая ганцаар авсан аахгүй юу. Тэгэл тэр үед л хэцүү байсан. 19 онд 19 биш хаа. 17 8 бах. Гэтэ дээдлэгт одоо хүрл авангууд тийм баггүй. Харин тийм байсан юм байсан. Би яг үзчихсэн аахгүй юу. Баг дунд нь ингээ 5 сая төгрөг өгөөд тэгээд шоудоо дуусгацсан ингээ би байсан аахгүй юу. Тийм үү? Тий. Бид за 50 биш үү? 5 баха. Тэр үеч бас тийм амар өгдөгс. Тэг 50 авч сайхнаас тах. Тэр үед хаа хувцлах хөрөө байхгүйсэн гэж бодохгүй за. Тамирчид нь. Тийм би ч хэлэлцээ тийм ах оо тийм. Ямар ордонд лиг тоглож үзсэн биш. Тэр үед та юу үздэгс мэт ордонд ч. Амар би ч хасан юм шүү дээ. Сайн байна тий. Гардыг үз яддаг юм байсан аахгүй. Одоо тэгээ оршлаа шүү. Гард тий. Тэгээ одоо гардж биш найц нь Тийм ээ тий. Гардын яг гард гэдэг багууд ч нөө фэнүүд нь амар байсан шүү дээ. Бөмбөр мөдөө тий. Тийм галууч амар. Нөө нэг хас гард гэдэг яваал байдаг ах чи би хасын тал суудаг юм байсан бохгүй юу. Гард руу харангуут ч амар шүү дээ гардын чи. Тэр үеч бас цогтоох амарсан шүү дээ. Одоо ордон тэгэл шалан дээр суугаад тэр үзэж дэмжижсэн хүмүүстэйгээ одоо нэг хөг болцсон. Тэр бас амар бодогдсон шүү дээ. Лармийнх нь эсрэг нь тоглоод үтцсэн. Хар багаасаа дэмжсэн бага камбэк хийсэн дээ. Би ч ихний жилдээ бүр орж ирээд нэг хожоод үтцсэн. Би ч Том яхын яг фэн нөхгүй юу. Тэгээд тэгэхэд чинь Том ях сэлгэн сууцсан. Том яхын өөдөөс хараад бас нээж үйцсэн. Тэр тийм юм бодохоор гоё идэв шүү дээ. Бүр тий. Тухайн үед бол бүр амар бах тий. Бүр амар хайплт гарч ирээл тий. Бүр амарсан. Цус хөөрөл. Би тэгэл хасыг очичлаа шүү дээ. Тэр Кени үүд нь угаасаа тийм бэлтгэл дээр хүртэл одоо маш өсөрдөг ус тий. Амар. Манай үс чи яг хамгийн анхны бэлтгэл дээр манай ч Моол тест дээр тэнгүүтээ Хаулийн март 2 дээр бэлтгэлээд гэсэн юм. Тэгээ хамгийн ихний бэлтгэл нь яг Моол тест дээр байсан юм аа. Моол үсэн шийдэн дээр чи ингэж гарч ирээл дээрс нь явна. Тэгээд тулгаагч чи ой наатантай хийлөө гэж манай орчуулагч ой чи шийд ивдлээ хамаагүй ингэж болох тоглолтын дээр ингэ заа юу. Тэгэхгүй манай ч хаалчих гээд байна шүү дээ. Юужигийн шийд бол хамаагүй те цаанаас нь болчихно. Тэ. Тэр чи бэлтгэлээдэг заалаа өөртөө ивдэлч юм уу өөртөө төлөх юм болчихно шүү дээ. Манай талбай дээрч гоё талбайн гадна ч үгүй амар гоё гоё тий. Өөрөө яаж идэл нөө залуухан болохоор гоё гонч. Тэр худлаалсан юм шиг лээ. Нөө нэг монголчин 2 иргэншилтэй ажиллахгүй. Америк яг болно. Монголын тал жоохон хэцүүдсэн юм шиг юм байна. Иргэжлэхдээ би генийг ямар нэг баг авчихвал гэж боддог шүү дээ. Найз авчих болоодлаа юу. Гэтэ Кёнийг нэг асуусан. Ер нь ямар шоу үнэ тэр юмэрэг. Яа тэгээд. Гэтэ мэдгүй тэгээд одоо том хүн авчирна гэсэн баг одоо Кёнийг авчих болох л. Том хүн. Яа. Гэтэ Кёни чи ингээл самурдаар зогсож байгаа. Лайтай ш. Тийм баг тий. Орж ирээд бүх юмд нь хүрж байгаа юм чи.
нэгээр хаягт нь хүрж байгаа юм, дээшээ довтлоход нь хүрж байгаа юм. Нэг өөх тоглол гоё бах тий. Нэг Хаашаа чамсан ингээд хайсан аваад тохч гэж тий. Тий. Би чи лигд орж ирэх техник жил чинь тийм нэгээр хаях маяг хүн байгаагүй шүү дээ манайгийн. Тий. Бүгд л одоо тий. Нэг нь хаар ирсэн, нэг нь хямцсан. Тий. Ямар нэгээр аваад тэгж өндөр хаяад аваад авахгүй шүү дээ бас аим ч бас. Тэнгүүч Кэни ч хамаагүй байж байгаа юм чи. Кэни өөрөө тэгээд юм чи. Тэгээ хамаагүй хай. Айлын хүн хөрөхгүй гэсэн газар л угаал чиглүүлээ гэж. Би яаж хийж байгаа л аваад авчих гээд тэгж байгаа юм чи. Тэгэл би зүгээр гээл ингээл хамаагүй хөөгээд харахад л нэгч гараараа авна, хоёр гараараа ч авна. Тэг тэнийг юм хийж байгаа юм. Хамгаалтан дээр ч амар ш. Тийм бах тий. Хөөгөө оруулаад тэр хөөгөө оруулаад тэр гээд. Яаж дараа тий. Тий. Тэр Харрисын тухай та ярил амар туршлагатай тоглож байна тий. Одоо ч бараг 40 хүрчиж яс амар тоглоод байгаа шүү. Тий шүү дээ. Энэ бэлтгэл дээр ер нь хэрв танд ер нь юу гэж зөөлөх үү? Харрис ихтэй надад нэг юм санагдсан ер нь Харрис яа гэм лээ. Багт орж ирээд яг ингээд өөрт нь итгэл төрүүлсэн хүнд илүү пасс өгч тэгээд тэр хүндээ илүү юм заад юм лээ. Тэгэл ер нь ингээд би ингээд бэлгэлээр анзаарч байгаа шүү дээ. Тэгэл ер нь ингээд нэг их хүнтэй бас нэг хайхтар нэг юм яриад байхгүй. Ингээд яг тэр багт ингээд одоо талбай дээр ингээд гар хамтрахад хэрэгтэй хүндээ амар их зааж өгдөг. Яг тгий санагцсан. Би ч тэр нөө нэг ихний жил орж ирээд ч мөр ихний 4 5 тоглол яг 3 4 минут тоглож ирсэн баг. Тэр үед чинь бол бэлтгэл дээр юм ярихгүй штэ. Юм зааж өгөхчгүй. Тэгээ яг нэг тоглолтын дээр гайгүй тоглоод тэрнээс хойш минуттай болоод хамт тоглох минут нь ихсээд ирсэн чинь харьцах, харилцаа, тэгээ заах, сурах юм шаал уруулаад ирж байгаа юм чинь. Тэр нь яг ингээд заа сурган мурн гэх юм бол гоё юм билээ. Өөрөө чинь G-лигийн авраг болсон шүү дээ. NBA-гийн G-лигийн авраг болсон. Тэгээ оюутны лигтээ Miami гэдэг том сургуулиас тоглож исэн. Амар туршлагатай. Сонин шидэлтэй тий. Тэгж шидэд яаж ороод юм гэмээр. Тий. Солиотой. Туршлагатай нь бол яриад байгаа юм байхгүй. Ганц юм л жоо хөгшил болох юм. Одоо цааш бараг болцсон бах тий. Болоогүй болоо. Болоогүй бах тий. Болоогүй. Энд далтар игээл яваад байгаа хэлсэн. Одоо бол яг Америкт очсон бэлтгэлээ л игээд байгаа юм л ерөөсөө бүтэн бэлтгэлээ гээл. Тэр хүний чинь сахилга бат 8 байхгүй. Алкохолны төрлийн юм бол бүр нэг ч амсахгүй. Бүр юу ч амсахгүй. Тэгэл ер нь ус угаал тэгэл сууждаг. Тэгээ сахилга бат 8 бэлтгэлийг бас яг ер нь тултлын яг хийх ёстой хугацаанд тултлын багийн бэлтгэлээс гадуур өөрөө хуваараа юу жидэр дандаа. Тэр үний тэр саксофон зөрүүлсэн одоо хүртэл ихнэр хөөгдгөө гэж бодлоо. Юу. Тийм болохоор ер нь өөрийгөө би саксофон мөнгөтэй гэрэлцэн гэж ярьдаг байхгүй. Тийм үчидэд тэгээд саксон тийг зориулахгүй гэж яах вэ? Тэрийг л одоо жинхэнэ саксонд дурлсан гэж яах вэ? Тийм. Тэрийг л жинхэнэ дурлсан гэж яах вэ? Би саксон мөнгөтэй гэрэлцэн үнэлс гэж ярьдаг шүү дээ. Яс амар юм а тий 40-д хүртэл 40-д мөртөө тэгэл яваад мэдчихсэн. Би яа амар шүү дээ ёо. Тийм үү? Амар. Тэр үнтэй чи бэлтгэл дээр заавал эсрэг уг болдог. Өөрөө чи миний эсрэг уг болно. Тэгээд бэлтгэл дээр юу яах вэ? Толгойгч бидэд бэлтгэл дээр нэг хооронд тоглуулдаг байхгүй. Энэ зөвөр нэг хувилбаруудаа бэлдэх, давтах маягаар л нэг зөөлөн тоглолдог. Тэгэл тэр үед чи Харрисыг хамгаалахад аим шүү дээ. Алчих гээд байна. Наа тийм. Аим ах тоо юм дээ. Би төршмөлөх юм бол дийлэхгүй. Тэр үчи нүүн төмөр өгдөгсөн шүү дээ. Хөдлөхгүй шүү дээ. Аюу хэцүү. Одоо л төмөр өгсөж байгаа бас үзээтэйс тий. Одоо үзгээрээ. Гэтэ бас ахнар махнар бас юу юм хэлээ шүү. Төв ах мог ч аюу тохоо мохоо тий. Тохоо мохоо хамаагүй задлт юм хэлээ. Цогцоох мохтойх ш. Тэгээ ингээд хамгаалж байхдаа нуруу муруунаас ингээл тий. Барьстай байна. Тийш лигт бол бүр байнга тийм байнс тий. Нэг харагддаг мөртлөө бас яг тэр тийм тоглолтын хүмүүсийн үзсэн ч бас
Та хүртэл Би гайгүй. та бас юу мөлий. Үлзээхийн арга чинь бас эвгүй ш. Айгүй. Үлзээх ингээл залаал явж байгаа гот шүүгч харагдахгүйгээр ингээд гарнаас татаж матаад тэг ингээл сүүлж авч явдаг. Тэгэл алдаа аваа тий. Тэгэл тэр чинь ингээл холбогч гэдэг хүн чинь хамгийн ард ингээл залаал явж байгаа ш. Тэнгүүд л өөдөөс нь ямар нэг хөдөлгөөн ихэд л үлзээх нэг хальт гарнаас татаал аваа явдаг. Тэнгүүд чинь шүүгч үлээгүй пороод суусал 2 оноо. Тиймэрхүү юм зөндөө байгаа. Зүүн заван хамгаалдаг. Эпси мэндэ ах бай. Одоо манай гээ ах бай. Бэлгэн ах бай. Аа бах тий. Заваа. Уугнаах бас амар санагдчих шүү дээ. Юу нэ. Царай маранс нь айл уух. металлын. Жижиг хоо. Тий. Жижиг ч яг хурдаараа. Амар. Тэгэл хааш марангууд ихтэй тохом хон задраал идчих юм уу. Тийм шүү дээ. Нөө тэр тэгэл тохом хоо задарч гайгүй. Айгуу тий. Холбогч нар ч юм бол одоо тэгэл байнга прессинг хийчихэж байгаа тий. Холбогч нар хэцүү байлаа. Би бол эхний 1 жилд орж ирээд жижиг ах үлцээ ах гэдэгт нэлээд сөүлүүлсэн. Тэгээ би ер нь за энэ хэдийн өөдөөс яг их зөөдөөс нь хараад ерөөсөө илүү хөдөлгөө хийж болохгүй юм байна гэж бодож эхэлж байгаа юм чи. Аяар нь л дагаа байж бах тий. Ингээл яг урд нь нэг кросс ихэд гар нь орж ирэл тав гэл зохиол авчиж байгаа. Тэнгүүд л баг хүмүүс надад за баруун гараар залж эсвэл баруун гараар тэгэл дуусъя гэдэг. Тэгвэл ороод ирэх байх тий. Нэг тиймэрхүү юм боддог байсан байхгүй. Тийм амар хамгаалдаг хүмүүс хамгаалуулах хэцүү байл шүү дээ. Эхний жилд ч нөө нэг дөнгөж танигдаар гарч ижсэн болохоор багуудын амар хамгаалсан хамгаалаг байхгүй намайг. Тэгээ сая 2 дахь жил дээр ч ер нь нэг хамгаалсан дээр хамгийн чанга хүмүүсээ тавьж эхэлж байгаа юм чи. Зарим нь бүр легонор хамгаалаг үүждэг. Тэр индичисэр тоглоход айгүй хэцүү юм чи. Хүлгүүдийн дээр Барсаах амар хамгаалах тий. Барсаа юу? Тий. Барсаа ус гоё хамгаалдаг шүү дээ. Барсаа амар урт гартаа санагддаг байхгүй. Зохио авчдаг. Өөрөөс айгүй бакум болохоор айгүй бактэй зарцаа. Тий. Ер нь тэгэл хамгийн хэцүү нь жижиг ах явах тий. үлцэх байлаа да. Тэгээ цогтой ах чинь бас өөрөө бас айгүй муухай ш. Тэр хүн бол бас айгүй заваан тоглодог. талбайн гадна харагдж байгаа шүү дээ биш тий. Sorry минийхаа. Уушлаарай. Одоо хүртэл ингээл бэлгэл дээр ингээл тоглоход та мэдэрч байна ер нь. Тийм мэдэрч. Тэр хүн чинь тэгэл бэлгэл дээр та тэр яг бүтэн юм гаргахгүй байгаа гэж бодлоо. Тийм тий. Тэгээс ойртож чадахгүй юм чи. Ойрт нь жоох юм зөгчих юм бол за энэс уурчтай юм бол. Өмнөөс нэг буйнаах нэг өсөрж яхад нэг ойртож бас тий. Агуулгах гэж байгаа юм чи. Тэгэл тэрний дараа л тэгээд яста ойртохгүй байна гэл. Наадах категори наа чи эвгүй шүү. Зөгтөөгөр би ямар нэгэн байдлаар зөгтөөгөө үзэх юм бол санийх тэр эвгүй шүү уурлаа шүү. Та хэд яаж нэмлэх гэж байна? Тэр нөгөө нэг тэр Вьетнамны тэр Ибо огшинлын оролж байгаа юм шүү дээ. Тийм үү. Тий. Сингапур, Гуам мэдрээс нөгөө хүүхдүүд орж ирэх юм байлээ. Дандаа 6 оны Монгол тэмцээнд ороод ирэх мэрх аваагүй юм уу? Үгүй. Зүгээр л багаар авчих тий. Ижлээ ах тэр юу таараа нэлээд холбоотой юм шиг үлээ. Бид ч одоо 3 дахь жилдээ явчихсан. 2 жилийн өмнө Тайван явсан. Өмнө жил Филиппин явсан. Тэгээ одоо энэ жил ингээд Вьетнам. Тийм үү. Азийн орнуудын хүүхдүүд бас чанга мэлээ. Өмнө жил Филиппинд ч алуулсан шүү дээ. 9 тоглоод 7 хожигдсон шүү дээ. Тийм үү. Чанга мэл. Тийм лигон юм байна. Филиппин яг нэг саксны орон юм бэлээ. Үндэсний спорт сакс. Одоо манайхаар одоо бүх гэдэг шүү дээ. Үндэсний спортын сакслаар амар л. Харин 5-5-таа сайн орнууд 3-3-таа бас нэг сайн биш. Тийм бах тий. Бүх маа 5 дуруу оролц тий. Тэгээ 3-3 руу ороод ирэхээр ч юм уу тэгэл хотлаа лагаад тах шиг. Тэгээ серб мервч бол яг аль алиндээ сайн биш ч тий. Сербийн 3-3 амар шүү дээ. Толгойч нэг баг гэдэг шүү дээ.
Тэр Стояч ч гэдэг доктор Стрэндж гэдэг нэг айхтрын тэр сахалтай. Толгойч яг нэг анх 3-3-ыг яг Монголд оруулж ирэл ах нарыг ч аваад баг 2 сар гарan баг 2 сар авахаа. Серб руу аваад бэлтгэлд аваад явчихсан шүү дээ. Тэр Сербийн бэлтгэлийн тухай хариул юм. Тэрийг би өстэй сайн мэдэхгүй. Гэхдээ ах нар л явж исэн болохоор ер нь зүгээр юм нэг багшчаад новисад гэсэн баха. Тэ. Яг ах нарыг анх 3-3-д орж иж хахад тушаан булууттай новисад гэж багч амар байсан шүү дээ. Тэр новисад гэдэг нэг юм жижиг хот л байдаг. Тэр хотынхаа зааланд л ер нь ингээл бидний сэрм хүмүүс ингээд сакс тоглосоор байгаа л 3-3 тоглосоор байгаа л одоо 3-3 ноёх чинь гэж ярьдаг гэсэн юм байна. Тэр зөвхөн тоглоод идэх гэсэн шүү дээ. Байнгын тоглолт хийж идэг гэл. Сербч бас өөр саксны болсон юм байл те. Тэр өөсөө тэгэл Йокич хүртэл нэг ирээ үзчихсэн санагдаад байх юм. Тийм үү те. 3-3 юм. Одоо шул уул нь 3-3 гоё шүү дээ. Ах нар ч ер нь Монгол тогтохгүй бас. Тийм үү. Шард одоо хэдэн ч удаа гадагш яваад байгаа. Тэгээ аялангаа ингээд тоглож байгаа гоё. Сүүлдээ тэгээд Монголдо ирэхгүй шууд тэр хотоосоо цаашаа тэмцээнэргүүд амжиж байна шүү дээ. Надад л 3-3 гоё санагддаг шүү. Тэгэл зөндөө олон тэмцээнтэй. Тэгэл эрхэн байгаас амжилттай орлоод их юм аялаа л яваад. Эдгээр ч яаж ингээд 4 оролцдог болохоор ингээд гэс иргэдэл тий. Тэ. Бүтэн суун гэсэн юм бол байхгүй тий. Тэгэл бүтэн нэг тоглолт замын суун гэсэн юм байхгүй шүү. Заавал орлоо. Тэгэхээр надад бас 3-3 гоё санагдал. Гэтэл 5 гоё л доо. 4 ялцсан гэдэг ч бас. Гэтэ миний яг лигт орж ирсэн жил драфт болсон бол бас амар л юм болох байсан баг. Одоо энэ хасан ид чинь бүгд нэг жил шүү дээ. Тэр идийг яг мэдсэн гээ яриадсэн тий. Хасыг уусаа тэр яг үнэн баха. Зоках драфт болсыг мэдэнгүүтээ шууд нэг жил бүр яг дээдлэгт даалаад байгаа яг хидийг яг бөөнд нь авсан шүү. Гэтэ ер нь л ямар ч багийн эзэн тэмж оюутны лигт яг цойлж гарч ирж байгаа 5 6 7 хүүхдийг зэрэг авахгүй л байхгүй. Тийм ба тий. Тийм шүү. Драфт болноо л тий. Драфт болоход тэр хэдээс 2-ын л авна шүү. Тийм шүү дээ. 2-ыг авах уугүй юу тий баг. Юу тийм ээ. Ер нь тэгэл ихний ид чинь ингэ сонгогдол яваад гэж. Тэр бас айгүй зөв юм байна. Хэрвээ тэр эдийг аваагүй хэрвээ хас драфтд орсон бол одоо ингэж яваач. Одоо бас ийм байх нь хэцүү шүү. Хазаа барсаа гэдэг тий. Дайжаад ингээ бүгд өндөр нуруутай юм а тий. Тий. Хэцүү байхгүй. Холбогч нар дээр нь ч гэсэн тэр мөнх барсаагт ч амар тий. Оюутны лигийн дандаа амар удаа шүү. Хасч юу айгу зузаан л юм тий. Бүх байрал дээр юм тий. Харин тэгэл амхандаа тэгэл лигийн үлрэл эхлээл ер нь дуус. Яг үлрэлийн тоглолтод ерөөсөө Сегях, Томих, Муушах 3 оролцохгүй юу гэсэн. Тий. Харин энэ дээр залуучуудаараа тоглуулж байгаа л. Муушах ах ч зүгээр багийн нэг хамгаалагч хийвэд. Сонсохно үлрэлийн тоглолт дуусаад ирэнгүүт л ер нь ах нар үлрэл эхэллээ гэдэгсэн шүү. Өөр тийм дураар болц тий. Яг ингэж явж байгаа л ер нь үлрэл дуусах төхөөд ирэнгүүт яг ингэж гоё формонд орж бэлтгэлтэй ороод ингэж хангарч ирдэг. Яг плей-офф эхлэхэд ер нь за биелээ. Өнгөрсөн жил яг тийм эсэх гэсэн. Тэгээл тэр том яхныг үлрэлтийг нэг айтагаан тоглохгүй тий. Нэг бөмбөг алдж малтаа л тий. Тэнтэй холбоотой юм шүү тий. Хүчлэхгүй байхгүй юу? Тэгэл плей-офф дээр угаасаа өнгөрсөн жил яг тэгж явж байгаа. Тэгээ плей-офф орж ирэн Муушах, Томих гэж яа л тий. Сая бас тэр Муушахтай тий. Томих бол амар төгс. Өөр өөстэй. Арай л амар. Яг тулсан газар тий. Туршлагатай хүн яалч том нэр тийм болчтой гэсэн. Плей-офф эхлэнгүүд л үлрэл эхэлж шүү гээл. Ялч тийм болчтой гэсэн. Тэгэл өөсө плей-офф руу ороод яалчгүй л тий. Срилах дээр гараанд гарч мараал тий. Тий. Яг ажиллая гээл. Томих чи минут нэгсэл эхэлж ирж байгаа юм. Үлрэлийн зарим тоглолт нэр харагдахгүй. Гадуур усаа сууж ин тий. Тэгээ орс руу голголч. Дураараа хийх юм аяц үнч дураараа авах тийм ээ.
Тэр чинь тэгээд одоо нэг багт удцсан том болсон хүмүүс чинь тэгээд формонд орж левел ер нь л нэг бэлтгэлтийг зориод нэг хамаагүй юм шүү. Тийм бах тий. Маргааш бэлтгэл байхгүй гэдэг ч байсан. Тийм үү? Тий. Яа. Ганы зааланд байхгүй гэсэн нэг Бас уу. тий. Хоёр дахь байл. За бид чинь нэг маргааш тэмцэн зөвчөж хоёр дахь бараг байхгүй юм шиг байна дөө. Та хэзээ явах юм? 24-нд яа. 24-нд дөө. Тэгээ 7 сарын 2-нд ирнэ. Тэр хооронд бидэд яах юм бол? Бид ч одоо дараа жилд хөгжлийн дөрөв орох гэдэг байна шүү дээ. Харин тийм гэсэн. Тэр өнөөдөр нэг артистийн бандэрсэн байгаа шүү дээ. Тийм. Тэр яг хамт явах юм. Тэр хамт явахгүй. Нас нь хэд та хэдийнх одоо явж байгаа нэмсэн чинь 17-18. Ер нь юу 18 юм уу? Тийм, юу нь юу арна. Яг тэр бэндийг хөгжлийг тавьж авах гэж байгаа юм. Яах чаа. Маш тэмдэг. Одоо эсвэл манайх тэр одоо андрафт гэж андрафтер авсан болоо мэдгүй. Ибо хөч нэг артист яд тасалж байсан шүү дээ өмнө. Тэгэл ер нь авд ирсэн юм шүү. Тэгээд өмнө жил бас нэг Нямбатах лөө. Тэр ах байгаа юу нэ одоо байхгүй бах тий. Би одоо яг багт одоо яг баталгаатай гэж хэлж чадах юм бол цогтойх байгаа, дөөхөх байгаа, би байгаа, утаг байгаа, буйнаа байгаа, MC байгаа, төөгөө байгаа. Ятаг ер нь бусдын би ер нь хэлж чаддаггүй. Одоо багийн урлаар хинүүс ирсэн байна тий. Тэгэл тэрнээс л дарах багт. Пэни баталгаатай гэж. Пэни баталгаатай. Пэни Үүнээс манай подкастт орж чадсан санал явуул ирнэ л гэж зохих тэгээд ирхшил байгаа юм байна. Пэни бол ер нь пэнийг бол авчирнаа л гэсэн заавал. Та ч өмнө жил яг анх Nights яг ингэж орж ирэхгүй байсан. Одоо бол орж ирэхгүй. Тэгээ 2 жил юм чи. Миний хувь зүгээр яасан зүгээр яг энэ Монгол ирж байгаа легонруудын чадвар нь хамаагүй сайжирсан баха. Анх Пэни чи Монголд ирж байхад бас амар өстэй тий. Пэнитэй төгөх үед легон надад харагддаггүй л байсан байхгүй. Пэни чи яг анх майнес ирж байгаа чи бүр амар амттай байсан шүү дээ. Тэнгүүд одоо яг Пэни Монгол майнес 2 одоо Nights 1 одоо 3 жил ирэхэд Пэнигээс давхаар легонууд ирсэн л гэж хараад байгаа шүү дээ. Саяны тэр Уэсли бас алж ийн дээ. Wesley байна, тэр Miller байна. Тийм. Тэгээ одоо Cousins байна, тий. Одоо ингээд дараа жилч бас ингээд багийн эзүүч ингээд бүр ингээд шарнуудлаад авч NBA нэмш авчна гэдэг бол бас бүр амар л юм. Тий, амар. Ер нь легонуудын чанар. Одоо гэдэг жил нэг хасчаа сая BCL-д ороод Монголд ийм баг, ийм лиг явагддаг гэдэг ер нь чанараа таниулж байгаа байхгүй. Одоо ингээд ороод ирнэ шүү дээ. Тэнгүүд одоо том легонууд ч харж эхэлж байгаа шүү. Тэгвэл хичээлээс ер нь легонуудын чанар илүү сайжрах амар болох. Тэр лиг бол бүр амар болох тий. Айгүй бол эргэжил баг нэг багт 3 легоноор ч хүлээн зөвшөөрч магадгүй шүү. Одоо 1-4 хамт гарч болоо тий. Тэр нь хамаагүй үздэг болчих бүр гоё болох гэж тий. Сая 2-3 дугаар үед дээр 2 легоноор зэрэг гарч эхлэн гэхэр чинь сонь болж байгаа ч бүр. Шал өрөлж байгаа ч. 2-3 дугаар үед дээр чи 2 легоноор хамгаална гэдэг чинь манайх ч яаж итэл нэг легонортойсэн болохоор айгүй хэцүү байгаа ч. Тийм үү тий. Тэгээ эрхчлээс нэг ба 3 легонортой 2 нь зэрэг талбай дээр байж болно гэж юм бол бүр л сонирхолтой амар юм байна тий. 3-аар нь юу бол бас тэр аяар бодлох тий. Хин их мөнгөтэй юм шүү да. Яа тэгэхээр 3 легоноор хамт зэрэг талбай дээр тоглоно гэж бодлоох л та. Тийм бах тий. Нэг Монгол тоглогч нар нэр нь хөгжих нь арай багасч байгаа. Тийм ба тий. Залуу тоглогч нар дээр нь танигдаж гарч ихэд аягүй хэцүү болчих واخ. Тийм тий. 3 легоноор зэрэг талбай дээр байлаа гэж бодоход яг тэр багийнх нь хамгийн зуршилтай хоёр тоглогч тэр гуравтаа л хамт байж. Тэгвэл гарч ирж байгаа хүмүүс ер нь хэцүү болох ба. Ер нь тийм биш үү? Бид ч залуу хүмүүст бол аягүй хэцүү. Яагаад ч ер нь ойрын хэдэн жилдээ бол 3 легоноор худлаа юм байна тий. Ойрын хэдэн жилдээ 3 легоноор хамт талбай дээр хол худлаа. Цуцтай бол тий. Яг хоёр нь бол байж болох гэдгийг сая харуулсан шүү тий. Миний хувьд зүгээр их хичээлээс яг нэг багт 3 легоноор байж болно гэдэг дээр л
ер нь байж магадгүй гэж хараад байна шүү. За BCL дэрх шиг 3 лиг онортой 2 талбай дээрж тэгээ солигддог. Анх тэр спортын дуурдан тэр лиг тийм байсан биз дээ. Тийм үү. Тэгэж яалаа. За та жоохон байсан. Би жоохон байсан. Би бол жоохон байсан. Нэг хасны 3 лиг онор авчраад ирсэн юм аа. Санаж байна. Witherspoon гэдэг нэг юм байсан. Тэр бүр өмнө тэр Чоматобо, тэгээ манай Хэмонц. Тэгээ нэг нь ямар лиг онор байдаг вэ? 3 лиг онор тэгээ 2 талбай дээрж болдог гэсэн. Гардыг нэг 2 амир лиг онор гэж тээ. Giles Smooth 2 тээ. Тий. Тэр 2 амар гоё тоглолт өгсөн шүү дээ. Авраг авдаж лээс тээ. Сүүл дархан дэрсэн шүү дээ бас. Тэр үе уугаач амар байсан шүү. Болдаач гэстэй. Одоо яалч нас яваад байсан. Тийм ээ, яалч насны явж байгаа л да тийм шүү. Гэтэ бас яг тэр хүмүүстэй ч бас бэлтгэл дээр үзсэн гэж бас гоё л. Одоо харин гоё. Би ч ихний жилдээ өөний ах, цэвлээ ах, дааг их 3-таа тоглоод үзсэн. Тэр 3 хүнтэй бас бэлтгэл хамт хийгээд тэр 3 ч бас гоё юм зааж өгч байгаа юм чинь. Тэгээд одоо ирэх жил одоо тэгээ багтгийн юм байх нь. Ямар ч лээс одоо цогтойхоос одоо юм сураал. Одоо ч юм сураал эхэлж илээ. Одоо тэгээ ирэх жил P1-ээс ус зөндөө юм гоё сурах байх гэж бодож байгаа. Сая тань драфтын талаар юу гэж бодож байна? Одоо манай огт одоо гүйн ороод ирлээ шүү дээ. Тэр нь алсан харсан л одоо юу драфтах тий. Тэгээс манай хүнчээс өөрөөс бэлэн болсон гэж бодсон шүү дээ. Миний одоо гүйн одоо гүйн ч одоо орж ирээд гоё улам гоё болно л таа. Тийм үү тий. Цааш одоо өндөр байна, скил байна тий. Одоо 18-т шүү дээ. Тийм. Би очиж гүйнгээс орчоос гэж бодоод л тий яалчгүй л очлоо. 18-т лигт орж ирээд тэгээд одоо ийм том багт ороод ирчихэж байгаа ч одоо гоё юм. Тийм. Зөндөө хүмүүс зөндөө юм сурна шүү дээ. Манай хүн ч гэсэн өөр хичээл гэж лээ. Нөө та маргааш ямар тэнцэн орно лээ. Маргааш имжил 3-3 quest 2 гэдэг тэнцэн болгож байгаа. Тэгээд нэг дотоодын яг шилдэг 12 багийн дунд нэлийн том багууд оролцож илээ. Улаанбаатарын ахнаар 2 баг болоод орж илээ. Тэгээд нэлийн хэдэн том багууд байлээ лээ. Тэр нэг парк дээр болоод нэзэний дараагийнх юм шүү дээ. Тий, одоо болохоор нэг дэлхийн аварга тэгээ Women Series-тэй болох ч байгаа холбоотой ч юм уу. Ер нь яг тэр хоёрын өмнөхөн яг одоо талбай дээр амар гоё том асуулцсан байлээ. Ер нь тэнцэн одоо маргааш шиг болохоор талбай дээр болох юм байлээ. Төрүүлсэн баг нь за би буруу сонсог бол Улаанбаатар ууралт бүрийн урьдчилсан хэсэгт орно гэсэн баг шуурэг. Тиймэрхүү юм сонсогдоод байгаа шиг байсан. 12 баг байгаа шүү дээ. Тий. За ямар ч юуны энд урилга хүлээж авсан баярлалаа. За баярлалаа. Тань ингээд цаашдынх нь карьертаас амжилт хүсье. За чамд ч гэсэн. Тэгээд одоо тэмцээнд явах гэж байгаа үстэй. одоо Вьетнам явах гэж байгаа тий. Тэр тэмцээнд амжилт. Тий баярлалаа. Яг бэлтгэлийг хангаж өгч байгаа явуулнаа. Тэ тааш амар хангаж байгаа амар. За тэгээд баярлалаа. За зүгээр. За.